App стартапын мэдэр Сараа байна. App стартап нь бидний амьдралыг тэр дундаа ажил олгогч болоод нөгөө талдаа ажил хайж байгаа хүмүүсийн бие биенийгээ хайж байгаа энэ хайлтыг маш хялбар хурдан шийдэх орчин үед нийцэх шинэ шийдэл байх болно. Ингээд App стартапаа урьдчилъя. Тамбай цоноо үүсэн байж дэлгэн байна. За бүгдээрээ апгаа хүүхдийг нь үзсэн баг те. Нэг өвөө байшин суугаад шаараад дэшээ өрдөг. Яг тэрүүнтэй адилхан бид бүхэн хүний нөөцийн салбартыг технологийн шилжлийг оруулж ирж байгаа гэсэн. За манай баг 3 үсэн байгууллага шүү дээ. Технологийн салбартаар 8-аас дээш жил ажилласан туршлагатай. За яагаад апыг хийх болсон шалтгаан нь манай баг 2020 оноос эхэлж технологийн салбар руу бизнес рүү хөл орж эхлээд хамгийн том асуудал буюу хүний нөөцийн асуудал гарч ирсэн гэсэн. Одоо хөгжүүлэгч, дизайнер гэх мэтлэн. За энийг шийдэх юм бол биднээс энэ цаашдаа амжилттай бизнесээ хийх юм байна гэхийн тулд апа ихлүүлсэн байна. За энэ дээр ямар асуудал гарч ирсэн бэ гэвэл бид бүхэн part time буюу мэргэжлэрээ 5-аас дээш жил ажилласан хүмүүсүүдийг одоо технологи болон дизайнер дээрээ ажиллуулж эхэлсэн гэсэн. За тэр үед ямар асуудал гарсан бэ гэвэл нэгдсэн байдлаар тийм олон хүмүүсийн мэдээллийн сан байдгүй. Тэр нэг туршилттай юм үгүй юм уу гэдэг дээр хамаг цаг хугацаа гарч ирсэн гэсэн. За энийг биднээс шийдэж чадсан нь болохоор Swipe суурьтай буюу та бүхэнд харуулъя. За нэг шудархад та нэгсэндээ өөр таарсан үнтэйгээ матч хийж байгаа гэсэн үг юм. За зах зээлийн хувьд Монгол улс 1.5 сая хүн 20-с 49 насны ийм одоо тийм мэргэжсэн ийм ажил хийж байгаа хүмүүс байгаа гэсэн. За энэ хүмүүсийн биднээс зорьсон нь болохоор 50,000 буюу мэргэжлэрээ нэг 5-аас дээш жил ажилласан юм туршилттай хүмүүс үү. Нэвтэмжээж болно, тоогоочж болно, програмчж болно та энэ хүмүүс рүү. За энээсээ биднээс яг яаж мөнгө авах гэдэг юм бол шинэ орж иж байгаа хэрэглэгч 100 swipe үнгүй байх гэсэн. Мэдээлэл харлаа swipe-таа. Дараа нь мөнгө төлөх юм бол нэг swipe нь 500 төгрөг гэсэн үг. Нэгсэндээ хүний мэдээлэл харлаа матчлаа гэсэн. За roadmap гэж байгаа нь манай компани 2023 оны 10 сард үүсгэн байгуулагдаад инвестор стартапаас орчихсон гэсэн. За 24 онд биднээс 1 сар аппликейшн амжилттай гаргаад сая 3 сар ихэд 5,000 swipe нийтдээ хийсэн байгаа гэсэн. За 5,000 хийсэн swipe биднээс 6 сард 20,000 болох зорилго тавьсан бөгөөд 2024 оны 9 сард аппликейшныхаа вершн 2-ыг гаргаж ирнэ гэсэн үг юм. За энэ жилийн манай хамгийн том зорилго буюу 100,000 swipe 100,000 үнийг нэмэлт орлоготой болгох зорилготой байгаа гэсэн. За биднээс компани 900 саяар үнэлээд 20% 180 саяар санал болгоод энэ мөнгөөр яг ч өөр бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр 80% зарцуулна. Үлдсэн 20% болохоор одоо үйл ажиллагааны зарцлаа зарцуулна гэсэн төлөвлөгөө байгаа. За бүгдээ анхаарал хандуулсан тэгээ баярлалаа. Сүүлд нэг хэлэнгүүд Uber, Airbnb бүгд мэднэ. Өөрсдөө нэг ч үйл хөдлөх байхгүй, нэг ч машин байхгүй дэлхийн хамгийн том платформ. Тэрүүнтэй адилхан манайх өөрсдөө нэг ч юм ажилтан байхгүй мөртөө дэлхийн хамгийн том одоо хүний нөөцийн платформ болно гэсэн зорилго тавьсан. Баярлалаа.